Hi guys. Биш юм гартаа тий. Hi guys. Шууд заяа шууд танилцуулаа явна гэсэн. За ингээд манай squad-ийн дөрвийн гишүүний хувьд гэх юм бол одоо нэг өөрчлөлт гарсан. За тэр нь юу вэ гэхээр манай Төгөөгийн маань хувьд одоо хувийн ажил гарсан учраас би тэд шинэ гишүүнээр салсан байгаа. За тэр гишүүнээ өгтөн авцгаая. За түүний нэрийг Хувьзаа. За өөрийгөө товчхон танилцуулна. За намайг Хувьзаа гэдэг. За тэгээ төмөйтэйгээ бол одоо найзууд. Тэгээд та хэдтэй одоо шинэ одоо баг хамт олон болоод ажиллахдаа одоо маш их таатай байна гэх. За анх энэ саналыг хүлээж авахд одоо яг юу гэж бодгцсон бэ? Нуул хүлээж. Шууд уриалгахнаар хүлээж авсан шүү дээ би шууд. Өө за тэгэлгүй яг хуу тгий гэж. Тэр үед нэлээд сайн байгаагүй. Гэхдээ манай өмнө хийжсэн контентуудыг ч юм уу эсвэл өмнөх одоо дугааруудыг үзсэн үү? Амар squad-ийн reaction видеонууд тий. Үзлэхгүй яг хуу бүгдийг нь үзсэн. Тэгээд дээрэс нь бас санал тавихаар нь бас илүү их орж үзэж байгаа юм чаа. Яг нь ямар хөө. Тэгвэл агай гоё найрсгаар бидний хүлээж авсан байна. Тийм манай нөгөө яг Amber Squad-ыг үзэгчд маань юмыг сайхан хүлээж аваарай гэж хүсэж байна. Манай төөгөд бол яалтамгүй яг хүндэтгэх шалтгаан гарсан учраас цааш энэ дугаар дээр ингээд оролцох боломжгүй боллоо гэж бидэнд аль бие усаар хэлсэн. Тэгээд бид нөгөө манай дугаар их удсан шүү дээ. Одоо хүрээгүй баг 3-7 хоног болчлоо. Тэгээд бид нар багаараа ярилцаад манай найруулагч манай Амир санаагийн хамт олон маань ярилцаад хов зайтайгаа найзууд байсан учраас тэгээд нэг санал тавьж үзсэн. Манай саналыг бол манай хов зай их гой хүлээж авсан. Тэрэнд бол маш их баярлж байгаа. Тэгээд одоо ингээд цаашид манай Amber Squad бол хов зай гэдэг төвлөрийн маань оронд яг хувь заяа орж ирж байгаа. Яг л төвлөр гэсэн үднээс хүлээж аваарай манай нөгөө үзэгчд маань. Идэж байгаа юм шиг. Идэж штэ хүүе. Чиний нүүрэн дээр нэг залуу байна. Зүгээр. Яац юм бэ? Оо миний сэж хочод ёо наач юмсэж юм бэ. Нөгөөдгөө бүр баг хийлмэг хоолоороо доо. Эсвэл залуу нь инээж яах вэ? Ингэсэн чи инээж. Идэн гэдэг нь энэ одоо. Одоо тийм л хэлээ. Дурлалт үнсэлтөө аа. Ямар үнсэлтэх вэ? Франц арай биш хаа. Балак үнсэлтэх биш. Сая балак хамар ирүүг нь хамт ингэж штэ. Самрогийн гэж. Тэрнээс гадна юу авч өгөөд яах юм бэ? одоо яг үзчихэ. Наадлуу чинь бас эвгүй. Уусаа зөвшөөрөн ч болсон. Энэ баян жоохон тэнэг дугаар юм тий. Баян тэнэг гарав штэ. Баяа л ирэх бацаан л байна. Мөнгө аваа сэтгэл авахгүй л юу яах. Тийм шүү дээ. Энэ юу л байна л доо. Нөгөө нэг би бинэ таниагүй. Тийм учраас таниагүй одоо нөгөө хүүхэн нь бол таньчаад байгаа юм баггүй. Танд би бинийгаа таниад ойлголцсон байсан бол эн чинь одоо ингээд 100 өдөр болж ин гэж тэгсэн шүү дээ. Гэрлий гэж яхад чинь тэгээд дуулна. Санал авмааш. 100 өдөр ч 3 сар шүү дээ. Энэ залуу бас өөр мэдрэмжгүй байна л да. Энтэй адилхан нэг бас нэг юм болж ирсэн шүү дээ. Нөгөө iPhone X анх гарч байгаа билүү. 247 шиг iPhone X янгот юм зүрхийн хэлбэртэй болохоор. Тэгээд яа гэсэн чинь нөгөө нөөгээ яваад гэсэн чинь нөгөө төлөө яасан ч гэдэг тэгвэл аваа шийдсэн. Яг өдөр болгоно нэг юм байх юм уу. 247 X-ийг яах вэ? Буцаал дарна шүү дээ. Тийм наймаа. Хүмүүс л юу байсан юм те. Тэгснээ сонсолтой. За зөвшөөрлөө зөө тэр хүн тэгснээ. За хідэх зарах уу? Бүгд хүү яах уу? Гэсэн Яа change яа. чи хідээ. Тэгснээ нөгөө залуугаас зөвшөөрснөд чи яг хідээр болсон юм. Би хідээ уу буулгаж зарах уу? Гэхдээ яг 247 юу байвал чи зөвшөөрөх юм? Сэтгэл байв. 247 сэтгэл байв шүү. Өөр юм байвал хотлаа сэтгэл. Йоо! Сэтгэл бол амар чухал үү? Нэр үнэхээр мөнгө төгөө. Сэтгэл байвал нэрээ зүгээр өвсөж. За сэтгэл дотор ямар сэтгэл байх юм? Тийм одоо юу гэх юм мэдрэмжтэй, хайрладаг, халамжилдаг нэр үнэхээр мөнгөгүй байсан ч гэсэн өө амар муу. Нэр эмэгтэй хүнийг бол нэр дасаж дуулна гэдэг чинь үнэхээр сайхан сэтгэлтэй. Хүн болгон сэтгэл байгаа шүү дээ. Хүн болгон сэтгэл байгаа шүү дээ. Байхгүй байгаа шүү.
байгаа. Баггүй байгаа. Бага шүү. Хоосон байхгүй. За. Тэгтээ биш үү? Дан хоосон сэтгэл байгаад юу ч хийхгүй Байвлаас хэцүү. гизээ төрөө гівдэг хүн бол бас хэцүү. Тийм тэгвэл Яг Бас үнэ. хийлээд Хайраа гэл ингээл 2 хоног тэврэлдээ ирэхлээр яах юм? Яах юм? Нөө үлдсэн шүү дээ. Тэс өсөл эсвэл хоёр хоосон сэтгэл нийлээд тэгээс юм олж явчих. Ингээ те хамтдаа ингээ ажиллаа. Аа за яг болно. 8 үеийн лизэгтэй ороод машина дахиж бүрүүлгээр ихтэй ирэхдээ аваад үстэй тэр дотор чинь бас тэр эмгтээгийнхаа төлөө хөдөлмөрлөн гэсэн сэтгэл бас багтах хэрэгтэй багтаж байгаа байхгүй. Тэр эмгтээгийнхаа төлөө те тэр амьдралыг авч явахын төлөө те нэгэн одоо зүг харж Одоо шинэ жилээр их гарч ирэндээ ярах нэг. Түүх амтлахгүй авд суугаад томлохгүй. энэ дээр харагдаж байгаа шүү дээ. Хичнээн баян байгаад ч тэгээд хайртай биш л бол. Түүхэд юу Хангур яах юм бэ тэр чинь? Гүн гоё юм хэлэх гээд дээ шүү дээ. за. Нөгөө одоо шинэ жилээр их тохиолддог шүү дээ. Ирчүүд минь ээ сэтгэлтэй байж болно мэдрэмжгүй байж болохгүй гэдэг нэг баахан шинэ жилээр баахан пиццанууд тавьчихсан ингээд нөгөө нэг баярын ширхэг маарч жилөө. Тийм тийм. арай яг сэтгэл Мэдрэмж болж байгаа шүү. Тэгэхээр мэдрэмж чухал байна. эмгтэйгийн тоол Тэр сэтгэл дотор ч угаасаа бас мэдрэмж чинь бас давхар байгаа. Сэтгэл дотор мэдрэмж хизээч авахгүй. Мэдрэмж бол тусдаа зүйл. наахтай ойлгосон та. За дараагийнх руу орё. Таагаар уу. Уурлаад яваач гэсэн чи явахгүй за. За Calm down, bro. Yo, зөвхөн карман. calm down. Карман. Сая энэ өөрөө мэдхгүй ханцлч уу яа. Гүү Хэрэгээр хаацлаад байгаа гэж байгаа хаазлангуудаа юугаа алдчихлаа шүү дээ. Тийм ийм муухай хажуугаар багч байгаа. тийм нэг ингээл Хүлээцгүй юу? ар халахад ганцаараа л амьдрт юм. Чи машин барьж байгаа чи яа тийм хүмүүстэй өдөрт хэдэн удаа таардаг гэж бодож байна. Сагтэй аймар дээр нь. Хүлээцгүй л шүү дээ. Хүмүүсийн хүлээцгүй л байдаг шүү дээ. Угч байгаа юм шиг бүр яг угч байгаа юм шиг за. Яа Яг нөгөө юу гэдэг шиг боцч нэрчглээ. 3 см урагшлснаа нөгөө хөөе би орж ирсэн чинь нөгөө яг ингэчдэг үе яг ингээ ажинаас нийлээд тахад Энэ бол одоо ингээд жижигхэн төгжрөл үүсэж байгаа байхгүй тий. Сая аймар нэг төгжирсэн шүү дээ. Нийслэл. Та нар яг тэр тэг зөрчилтөнд байсан. би тэрийг Хайцсан. Энэ дээр ихтэй нээвдэх юм байхгүй байх. Тэр төгжрийн дунд би шийх гээд дээрээс нь өлсөд Facebook дээр тэр нэг юу амар хэцүү байсан. Тэр өрөөнд. Тэгээ би өлсөд тэгээд машина тавьчаад тэгээд номерчоо түрээд ирэл байж лээ. Арай л дэндүү байсан тэр. би та нарын тэр постыг уншаад тэнд энийг гихтэж байна. Өчигдөр тэр яагаад тийм болсон юм бол? Төгжрөл бол амар асуудал болчиход байна шүү дээ тий. Тэгсэн чинь зарим нэг нөхдүүд одоо ингээд дүүрэх нийслэлд дэвшиж байгаа нөхдүүд замын төгжрлийг зүгээр шийднэ гинэ. За яаж? Харин тийм л харсан. Тэгэхээр Би нөө сая яг машин барь явжсэн чинь нэг юм микро тэг ингээ хажуунаа нэр дэвшиж байгаа нэртэй тэг урайлаа цонго наацсан төгжрлийг ялна. харин тийм Ялна. Яаж ялах вэ? Мэдгүй Төгжиж ялах. Тэгсэн хамгийн амар нөгөөдөг микро тийм төгжрээ яадаг байгаа. Автобусыг өнгө болгоод төгжрөл алга болно гэж хэлсэн ч одоо яа л нам юм бэ? Өчтөр нэр үний юм. Тэр үний юм. Би тэрийг ярих гэж Тэр байсан. үний юм. Гэхдээ тэр тэгтээ ингэсэн аахгүй би тэрэнд итгээгүй хүмүүс тэгээд хань тэгсэн чинь яалч өөр хүн бичлэг үзэн чинь ингээд автобусыг өнгөө болгол ингээд төгжрөл алга болно. Яг үндэ 500 төгрөнд гороогоо төгжрээд байгаа юм биш. Би дийдгоо саунд ярьдаг. Би хотлоо мэдээд өгөх үү? Ой, тэгвэл нөө энийг үзчихсэн юм гэхдээ. хотлоо шаагаад уу гэдэг. Яа. Наам биш мэдчихээ. Ой, ойлсон. Наа хүн тоочгоо шийдчихэр чи ой. Ой, хотлоо шаагаад уу тийм гэж юу? Гүйгүй би энийг л үзсэн аахгүй. Гэхдээ энэ багшийн зөв мөртлөө арай хэтрүүлсэн л тээ. Хотлоо тэгээд ингээд хэлсэн юм тийм. Сурагчин багштай байсан байгаа байхгүй. Тэнгүүд багш нь өөрөө намайг хүндэлсэнгүй. Чиний над хэл амаа угаасаа на бодож яриач гэдэг. 10 жил нэг тийм далтгансын юм үүдэн штэ ингэж далтгаж ирсэн багшийн үдээс нэг олон талаа юм ярьдаг. Гэтэ тэр хүүхдийн буруу штэ яаж ч баг ингэ залуу багш ламлаа 10 жилд нэг оюутан дадлахаар орж ирсэн багшийн хүртэл хүндэлдэг л байсан. Тэгэхэд чинь тэгэл ийм багш руу шаа гэдэг. Тэгж хэлсэн юм шиг байгаа юм. Үстэй гिचэн тэгсэн гэсэндээ бас одоо хүний хүмүүс гар хүрэн гэдэгс болохгүй тий.
Тэгээ энэ жоохон арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгээ арга хэмжээ Тэндээс ингэж амар зодно гэдэг чинь. Өндөр баслахгүй юу? Тэр Английн нөгөө хай скулд ингээд сурч байгаа хүмүүс яг амьдрал нөгөө бэлгэн боловсролын талаар кино аахгүй юу? Тэгээд тэн дээр одоо чинь иймэрхүү ёс бус үйлдэл гарах юм бол сургуулийн эрхлэгч гэж хүн байдаг тийм үү? Сургуулийн эрхлэгч. Тэгээд энэ хүний эцэг их гэж байгаа шүү дээ. Тэгэхээр сургуулийн эрхлэгч арга зүйч юу хийх ёстой вэ гэхээр нөгөө багш нь энэ одоо хичээл дээр энэ хүүхэд ийм асуудал гаргалаа. За энийг энэ дээр ямар арга хэмжээ авах уу гэдээ одоо эрхлэгчд нь хэлнэ. Тэнгүүд эрхлэгч нь эцэгхийн дуудаж ирнэ те. За танаа хүүхэд ийм үйлдэл гаргасан ямар учраас ингэсэн. Танаа гэр бүлийн хүмүүжлэлт байна уу? Ийм учраас одоо энийг ямар арга хэмжээ авах уу гэдэг ингээд сургууль өөрөө тийм зохион байгуул зохицуултыг хийж байгаа байхгүй юу? Манайх болгоод багшууд асуудлыг доор нь шийдээд байгаа байхгүй юу? Өөрөө шийдчихэд байгаа Ер нь тийм гадаадын сургуулиудын Зарим хувийн сургуулиуд, улсын сургуулиудын багш нарын хүүхдтэй харьцаа одоо харьцаж байгаа тэр харьцаа нь өөр нэг гэдэг байхгүй юу? Жишээ нь төлбөртэй сургуулийн хүүхдүүд болохоор юу гэдэг чинь те багшиндаа янз бүрийн үг хэлж болдог. Эцэг их нь төлбөрийн төлцсөн юм чинь миний хүүхд яхаараа ингэж тийж хэлдэг юм те. Тиймэрхүү зөрчлүүд амар их байгаа учраас энэ яг нэг юм голдролд орж өгөхгүй байгаа байхгүй юу? Хайрхаа дөнгөсөө боловсролын тал дээр амар сүрсүрийн ярьсан чи энэ ч одоо Үе. Энэ та хаан вэ? Хичээл юм уу, бүжиг хичээл юм уу, өчмөн хичээл юм уу юу вэ? юу вэ? Биш. Ийм юм дээр ч бол нөгөө одон чимэг шиг ингэ байж юмар шүү. Ингэ байж юмар шүү. За яаж ямар багаар эвсэлтэй юм бэ? Амар эвсэлтэй бүжиглэж шүү дээ. Жоохон Баар нь манайстай ингэж чадахгүй байхад эднэр зүгээр л хичээлээ завсарлаа. Октод яг тэр хойно байгаа бэндэл харж шүү дээ. тулаад Бид хамгийн амар нэг тийм айгуу тийм хараастай тийм бахархангүй. Ордоо заа. Өөр нэг хизээ нэг бүжиглэлээ суурцсан те. Нүүт нь явж амар инкимаа зүгээр ингэ. Йоо. Таны ч одоо зөвлөх хийгээд ийм л сонссон шүү дээ. Тий, яг юу зөвлөд хэн юу зөвлөд яваад байна. нэг малчаа айл ингээ бух одоо тэр бухтаа байхгүй хөртэй. За. Тэгээ бухны өгшөрөд ирэхээр засцсан юм байна. За. Тэгэл байж нэг бухны өсчөөний яваад алуулчих юм гинэ. Өө цаахан ярьдаг юм шүү. Осоо тэгээ хотонд ороод ирсэн байхыг нөгөө бухасаа нөгөө малчин асуухгүй юу. Чи ч одоо чамд засцсан чи одоо юу вэ одоо даа ч одоо хөвшөрцөө одоо тэгээ шөний яваад алуулчих. Хаашаа яваад идэг. Өнийг зөвлөх маяг юм гэж яваад. Яа тоглож байгаа шүү. Бухтаага яриад гинэ. энэ өөрөө зүйл хийж байгаа зүгээр амар зүйл хэлчих штэ. Хошин маягаар. Ямар амар асан мэдрэмжтэй. Яа, хошин мэдрэмжтэй бэ. Яа, скватер хэдүүлээ нэг нэгчгээ цагийн өмнө ярьсан даа нэг бүкс толоолтын нэг хин яцсан. Баярлалаа тооцондоо ингээ тий. 4 жилийн өмнө бүкс толоож өгсөн. Одоо ингээд үнэн Давтарч баярлаа гэдэг. Тэр бүкс толоолтын талаар би нэг сайхан гоё фэмэр тэгсэн чинь бүкс толоолт гэдэг чинь угаасаа дээр үед ингээд байсан юм ээ. Хаан байсан юм ээ л та. Тэгээ тэр хаан болонгууд ингээд баадаг заяа. Баахлаар тэр хааны баасыг заяа яг ингэж баасыг арчиж өгдөг хүн байсан заяа. Долоохгүй. Хааны бүксийг ингэж арчиж өгдөг хүн байсан гэж байгаа байхгүй. Хааны одоо баруун гар болж тэгээ хаан бол бүксөө тэр хүнээр арчилж ийн гэдэг чинь бол хааны баруун тэгээд хаан унтж байхад тэр ингээс ирүүн байлаа гэхэд бол хаан X ингээл одоо хэлэхэд бол хааны бүксийг арчиж байгаа тийм амар мундаг хааны итгэлтэй хүний үгэнд бол нөгөө хэд нь бол итгээд орноо доо. Тэгэхээр яг бүкс долоолт гэдэг зүйлээ чи их ус оруулж нь болгоод тэр хааны бүксийг арчиж ийсэн тэр нөхрөөс гаралтай байгаа. Тэр чинь бас бодиттой зүйл байсан байгаа байхгүй юу? Тэр болон жийдвэрч арчижсан. Оо яана уушлаараа даргаа. Буруу юм идэ юу да. Одоо яг тэр чинь одоо ямар хөвчтэй юм ярьд юм бэ? Гош мэдрэмжтэй. За, шийгой зооглоо юу хаа. Энэ өрн бүхлээрээ гараад яадаг өрвэ? Бас чи сүү бодлоо яасан гэж үгээд яа. За ингээд Америкийн маань бас нэгэн одоо хэсэг болох unboxing маань эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн American reaction видеогийн маань
Tech Store дэлгүүртэй хамтарч ажиллаж байгаа. За unboxing хийхээс өмнө бүгдээрээ Tech Store-ынхоо оруулж ирдэг, альбисны оруулж ирдэг энэ гоё цагнуудтай бүгдээрээ танилццгаая. 17 онд ерөөдөө Америкийн Лас Вегас хотноо одоо хөрөнгөний мэрж дээр буцаага босгож ирсэн нэг хөв брэнд байгаа. Одоо 3 жил болж байгаа юм шүү дээ. Тэгээд 3 жилийн дотор дэлхийн шилдэг номер 2-т орж ирсэн гэсэн үг. Ухаалаг цаг үйлдвэрлэгч брэнд. Номер 1-т нь одоо юу явж байгаа? Номер 1-т за одоогоор ерөөдөө iWatch арай багтдаггүй байгаа. Fitbit гэдэг брэнд байгаа. Тэгээд тэрний араас ингээд араас нь одоо Amazon брэнд номер тавьсан байгаа. Хүмүүсээ үйлдэл систем Apple шиг байдаг юм уу? Эсвэл Зүгээр зүгээр систем яг ерөөдөө ухаалаг цагын зөөрөөс үйлдэл системүүдээ явна. iPhone, Samsung, Android гэх бүх төрлийн утастай холбогдож ажилладаг гэдгээрээ маш том даваа талтай. энэ нөгөө нэг бүтэн цэнэглээд хэдэн өдөр явах вэ? Бүтэн цэнэглээд за дундад цагнууд нь одоо жишээ нь 14 хоногоос энэ 45 хоног хүртэл барих болох. 14 удаан барих. Зэрэг гэсэн юу? Цэнгээ бол төгс удаан барих боломжтой. За эрүүл мэндийн талаас ерөөхдөө биеийн одоо зүрхний цохил, өдөр тутам талхаж байгаа алхамтын тоо, өдөрч хатааж байгаа калори, хэмжлэг спортын бүх төрлийн биеийн биелэг харуулж байгаа. Тэр их даваа талтай. Манайхан чи ихэнх нь одоо iWatch юм уу өөр Samsung-ийн юу? Samsung-ын цагаас үздэг шүү дээ. Энэ хоёр болгоод Samsung iPhone 2-оос одоо даваа талаас үгүйсээ батарей бол 14 хоног батарей. Хүний хувьд арай илүү хямд. Чанар болон хангалттай сайн хэмжээнд гэсэн. За үүний хувьд бол хамгийн доод үн чинь 250,000-аас эхлээд 640,000 хүртэл авдаг. Энэ одоо жишээ нь юу? Цоо шинээр худалдан гарсан Amazon Stratos 3 гэж загвар 640,000 төгрөг. Хамгийн юм уу? Энэ хамгийн сүүл гарсан загвар нь юм. Энэ цаг нь цоо шинээр худалдан гарсан цаг нь өөр дээрээ 2 GB багтаамжтай. За багтаамж дээрээ юу хийх вэ гэхээр өөр дээр нь дуу хуулцдаг. Дуу хуулчаад гар утсаа нөгөө дасгал хөдөлгөөн хийж байгаа гар утсаа бариад дуугаа сонсох аюу зөв төвхтэй байдаг шин. Тэгэхээр бугундаа зүрчээд бугундаа зүүсэн цагаа Bluetooth чипчтэй холбочоод дасгал хөдөлгөөн хийж чаддаг сонсоод ашиглах боломжтой. Зөөртэй. яа намаа. Зянч. За юу гарч ирэх вэ? Юу гарч ирж халаад. Танаа юм байгаа юу? Тийм манай бүтээгдэхүүн. Зя. Оо. Юу юм? Айгуу гоё тандэр. Өөр хараад байна. Nice. Энэ нөгөө утасны нөгөө харин Ариутгч. алаа илаа хөөе. Шууд уцаа дотор нь хийчих юм шүү дээ. Тэ? За энэхүү телефоны хаа маа текст дэлгүүрийн зүгээс бэлэг болгоо. Зал бүгдээрээ зал. Түр заттыг. Түр бүгдээрээ зал. Одоо ийм биш үү? Ингээл шууд ингэ хийчих юм уу? За тийм. Жохон ингэ татаад сунгав. Сунгах. Энэ бүр юу юм биш. 9-ний юм байна. 3 сарын 24-нд дэргээд нөгөө 20 оны яг нөгөө хугацаатайгаа энэ дэр шүү дээ нөгөө. Энд дээрсэн таталтаа мэдхөө. Яг ингэ минийхөө. Ингээ шууд явж юм шүү дээ дараа. Ингээд ингүүтэй ингэ хийчих юм шүү дээ. Аачлаа. Энд дээр тавина шүү. Нөгөө талын таган дээр нь байхгүй байна. Хаасан бол Яа гэдэг юм бэ? цаг цагныг сорон зэлсэн байна. Энд дээр нь Одоо энэ биш үү те. Одоо харагдах байдлыг харуулж чадаа. За энэ ямар ч ингэ хараад авсаахаа энийг ингэж дэлгээд За юм мэдчихэ. дэлгэнгүүд одоо ингэж харагдах нь тийм үү. Тэнгүүтээ энэ дээр угаасаа дардаг асаадаг. Дотор талыг нь одоо ерөөхдөө ингэ харуулъя. Энэ танаад дээр хэдэр байх вэ? Зарж байгаа үн жишээ нь. Зарж байгаа хүн 220 мянган. За. Стого юм дээ. Энэ улаан дээр гарч байгаа зүг үү? Утас нэрээ нүг байнга хүний хэрэглээ болсон болохоор тэр нүг эрүүл мэндийн тал дээр жоохон тийм юу гэдэг баг тийм. Наад саний заасан. Тэгээ соронц дээр ч наалтах хэвээр. За. Ингэж юм бэ. Энэ лавцыг бас авах юм байна. Авах юм байна тийм ээ. Ингээд утас заяа чихвч энэ өдөрлөг AirPod юм уу да. Тэгээ маск байна заяа. Тэгээд цаг байна. Тэгээд шил байна. Тэгээд сам байна. Эмэг байна. Эм хүртлээ. Тэ яра. Дайрыг арихна. Түмэн шилээ харагдаж байгаа юм шиг. Шилээ ичим шүү дээ. Энд чинь бас гараана ингэж уурсаар айгуу шиг байдаг. За ёстой баярлалаа. Айгуу гоё хүний амьдралд айгуу хэрэгтэй.
эрүүл ахыг ингэж бодсон айгуу гоё бүтээгдэхүүнээрээ Бэлэг барьсанд маш баярлалаа. За тэгээ текстор маань та бүхэндээ дахиж хэлье. Тэгээд яг байршил нь бол Тэнгис гүнийгээд хажуудлын MN5-ын 1 болон 2 дахь урт байрлалт юм байна. За тэгээд тексторынхоо маань биднэрт одоо бас цагнуудаа тайлбарлалаа. Тэгээд биднэрт бас ийм хөөрхий. Тэгээд ийм гоё эрүүл хотлоос маш хэрэгтэй. Тэгээд өнөөдөр ковидын үед тэгэхээр нүдэ олсон ийм бэлэг бэлгэлсэн тексторынхоо хамт олонд маш их баярлалаа. Амжилт хүсье. Баг нас маань өвөө эмэн дээр өссөн. Ийм настай хүмүүс дээр өсөж байгаа хүмүүс бол хайр халамжийг бол хэмжээ цаг багтдаг л та. Үнэн чанарга явах ёстой, зөв хөдөлмөр хийх ёстой, зорьсон зорилготой амьдрах ёстой, тэр зорилгондоо хүрэх ёстой гэдэг. Ер нь бол хүүхэд байхасаа таны мэдхүн их сонирхолтой. Аливаа зүйлийн учрыг олох гэж их асуу. Аливаа ажилд судалгаа тооцоотой ханддаг, хамт олныг сайн өдөртөн зохион байгуулдаг. Сайхан гэр бүлтэй 4 хүүхдийн аав гэргийн татлын маш найдвартай дааж явдаг. Манай чайгуу ном ш. Ер нь бол хобби гэж баг хэлж болох. Номыг бол ер нь ажилдаа явах, машиндаа авах таач гэсэн юм уушаад ер нь номгүй байна гэж баг байдаг юм дөө. Гэрээ засаад төрөө зас гэж ярьдаг. Одоо бол улс төр нийгмийн амьдралд оролцож ажиллахад бүрэн боломжтой. Өөрийн эрдэмтэд оюухан улс их орныхоо төлөө зориулах цаг нь болсон гэж. Би ахны хувьд ингэж үздэг. Энэ хүний нөгөө нэг юу та чи номын нээлтэн дээр нассан шүү дээ. Та нар тийш тий. Тэр насан туршдаа суралцсан гэж. Чи явуулсан юм шүү дээ. Манай амар санааг авчиад байсан шүү дээ. Тийм. Тэгэхээр би нөгөө эрүүл мэндийн байдлаас л очиж чадах шүү. Насан туршдаа суралцсан тэр номын нээлтэн дээр очсон тэгсэн чинь тэр ном нь ямар тач тавигдсан тэр өдрөө тэр чигээрээ дуусчихсан. Дууссан. Тэр өдрөө шууд дууссан байх шүү. Энэ нь бол жижигхэн байна. Бүтэн нэг нэвтрүүлэг би сонирхоод үзсэн байхгүй маа. Яг манай хороноос твшиж байгаа байхгүй манай хаавлын 20 дугаар тал. Бят хоёроос. Тэгсэн чинь энэ үний чи аав нь болонгууд Бадарч гэдэг хүн байдаг. Тэгээ Бадарч гэдэг одоо та нар Гитэмсийг мэдэн шүү дээ тий. Би бол төгслөө шүү дээ Гитэмс. Тийм үү. Компьютер техник менежментийн сургалтыг анх үүсгэн байгуулсан байгаа байхгүй. Дээрээс нь одоо Нүүбийн ЮНЕСКОгийн төлөөлөгчөөр суудаг. Одсорын нэр дэвшигч юм болохоор өөрөө яг нөгөө 20-тэй байхдаа одоо захим карт гэдэг нь шүү дээ тий. Тэр захим картыг анх одоо сайн хэлж штэ. Тийм. Анх нэвтрүүлсэн. Одоо яг бидний нөгөө хэрэглээд виза карт биш үү? Тийм. Одоо хор өрөөгөө анх эрттэй байхдаа яг ийм компани үүсгэж ийс гэж байгаа байхгүй юу? Тэгээ одоо чинь нэг хэсэг чинь манайхан чинь ингээл улс төртөө ингээл хитрхи залуу амбицтай байгаад байна гэл нэг хэсэг явдаг байсан шүү дээ. Тэд нар болонгод юу хийж бүтээсэн тодорхойгүй. Тэгсэн хэрнээ ингээд нөгөө нэг дөрөвний хилдэг шижиг бүкс 7 гэдэг шиг бүкс 7 долоож байгаад ингээд л нэг альбан тушаал очих байгаа нэг гарууд байдаг байсан шүү дээ. Одоо бол яг энэ яг сураад мэдээд боловсроод ингээд хоорондоо өрсөлдөд гараад ирсэн залуучууд. Түүний одсроо ах гэл зэхэд бол жишээ нь болонгод нийгэмд бол маш олон юм бүтээсэн байгаа байхгүй юу? Тэр картууд нэг харагдахаар те карт ингээд төрийн олон юмнууд дээр ингээд өөрөө яг ингээд болохгүй зүйлийг болох талаас нь ингэж төр хувийн хооронд нь имхлээ зэгцлээд ингээд боломж гарцын гаргаад шийдвэрлүүлээд ингээд явсан. Дээрс нь өчнөө оны амьдарч болох сайхан бүтээн байгуулалт орон сууцуудыг хийцэн тий айгу мондог бизнесмен ийм мондог хүн. Тэгэхгүй тэгээд бизнесээч ойлгохгүй төрөөч ойлгохгүй ч юм уу юу ч уншиж үзээгүй чиг бүкс долоожсэн гараад ирэх юм бол яах вэ? Бодлоо нэг амбицаас өөр байхгүй. Тийм болчихно. Харин одоо бол яг мондог мэрэгчсэн тийм мондог залуучууд нэр дэвшиж байгаа. Тэгээд хамгийн гол нь зөв хүний сонгоод тийм зөв үнэ сонгох тэгэл цаашаа 4 жилийн харах хэрэгтэй л гэж бодож байна. Миний хувьд залуучуудаа сайхан дэмжээрэй гэж хэлмээр байна. За 8 онд тэгсэн хуулагч хийж байгаад 8 оны сонгуульд хойд 18 настай хүүхд дөнгөж сургууль 90 оны гэсэн. Тэгээд хуулагч хийжсэн UB Palace гэдэг том уулзалт болдог. Тухайн намын дараа баяр дарга ирэл. Тэгээд баяр даргаас харах намын бат илэрхийлэхээ гадж авч ирсэн. Тэгээд энэ итгэл үнэмшлүүд ер нь нийгмийн баримжаатай социал демократ үзэлтэй юм л хүүхд байсан л да. Тэгээд 18 настай хүүхд тэрийг яаж мэдгүй би 20 үжиж ойлгосон тэрийг. Тэгээд 18 настай байхдаа ингэж явж байгаад манай улс төрийн шинжилгээ ухааны эдэмшлийн хурал болсон. Тэр бол бас ардын намтай холбоотой тийм хамтарч ажилласан тийм эдэмшлийн хурал болсон. Тэгээд тэр эдэмшлийн хурал төрүүлээд өдөр цэвэрлэх ажлын албанд гэрээ тус төр ажиллах ийм боломжтой болоод
Тэгээд анх ажилд орж исэн. 180 мянган төгрөгийн цалинтай. Оюутан өмдөл 180 мянган төгрөг их мөнгө шүү дээ, тий. Тэгээд хичээдээ хажуугаар нь ажилдаа явдаг. Тэгээ яг сони юм нь бол тухайн би бүсийн зохицуулагчаар ажиллаж байгаад тэгээд одоогийн Монгол Улсын ерөнхий сайд Монгол Ардын намын дээр Ухаагийн хөрсөх манай намын ерөнхий нарийн бичгийн дарга байсан. Тэгээд бас нэг төсөл бичээ тэр маань сайтайхаа явж байгаад тэр нь одоо ерөнхий сайд ерөнхий нарийн бичгийн даргын чихэнд хүрээд тэгээд энэ ямар өчтэй хөөхтэй нэгэд уулзаад энэ 19 настай хүүхд аппаратанд ажиллаад байгаа гайхахгүй надад. Ханд очоод ямар ч би ийм тэгээд ийм төсөл ütсэн. За чи надад төслөө танилцуул гэдэг. Тэгээд төслөө танилцуулсан чинь заа сайн байна. Наад чи бас сайн төслөсөн байна. Тэгээд чи ер нь ахыхаа туслахаар ажиллах уу гэдэг. Тэгээд ерөнхий нарийн бичгийн даргаанд туслах байжсэн. Нийслэлийн одоо иргэдийн төлөөлөгчийн хурал чинь 945 төлөөлөгч нэр дэвшиж байгаа байхгүй юу? Хуучин өмнө сонгогдож исэн одоо чинь хороо дүүргийн төлөөлөгчнөр одоо ахиж ер нь бол нэр дэвшээгүй. Дандаа шинэ хүмүүс нэр дэвшиж байгаа. Тэгээд нэр дэвшихтэй болгоод ерөөдөө Монгол Ардын намаас болгоод дандаа ийм залуу ийм боловсралтай ийм залуучуудыг нэр дэвшүүлсэн. Дээрээс нь одоо яг энэ хотын энэ одоо хөгжил яг энэ одоо тулгымцсан асуудлыг бол залуучууд арай өөр гарц гаргалгаагаар харах байх гэдэг үднээс энэ залуучуудыг дэвшүүлсэн байгаа байхгүй. Тэгээд энэ бүрөө болохоор чинь Австралийн яг тэр Ньюкасл яг төгсөөд би нэг дээр ярьжсэн шүү дээ савлгаан дээр нь очиод савлгаа хилцчихсэн гээд манай энэ пүрвэ энэ залуу өөрөөс санаачлаад бид нар очиж нөгөө нэг яг тэр шахмал төлөвчний үйлдвэр дээр очиод нөгөө айлуудад нөгөө шахмал төлөвс нь хүрлцэхгүй байна. Гол хүрлцэхгүй байгаа шалтгаан савлгаа хийгдэж чадахгүй байна. Тэгээ хүмүүс нөгөө очиж ажиллахгүй байна гэх. Тэнгүүд бид нөгөө сайн дурын юугаараа очиж бид нар бас яг тухайн үед өвөл очиж савлжсэн баг. Айгуу санаачлагтай мундаг энэ залуу мэдлэг боловсролтой айгүй мундаг залуу байхгүй. Тэгээд Баян зүрх дүргээс нэр дэвшиж байгаа юм лээ. Баян зүрх чинь хаагурх үлээ. Баян зүрх зүүн жишээ. Зүгээр нэг юм нохотой нэг юу байдаг штэ. 3 нохотой. Тойрог биш штэ. Нохотой тойрог байдаг штэ. Офицеруудын офицерын. Тэр зэрэгс нийслэлийг төлөөж ер нь бол иймэрхүү мундаг залуучууд одоо дэвшүүлээд энэ залуучууд гараад ирвэл бид нар чинь гадагшаа гараад бас гадны том орны хотын соёлоодыг үздцгээсэн тий гэж бодож байгаа. Та нарт одоо залуу хүн байсан дээр үү ер нь бол ингээд нэг тийм нөгөө л байжсэн хүмүүс маань байвал яаж ч утсан шин цус ороод эдгээр чинь одоо бидний одоо ерөөхдөө бол үе штэ. Тэгэхээр бидний яг юу харж байгаа, юу бодож байгаа гэдгийг одоо ерөөхдөө сайн мэдж байгаа. Тэнгүүтээ гол нь нөгөө гадаад дотоодод төгссөн тэнд ингээм амьдарч үтсэн өөр нийгэмд бас ингээд байгаад үтсэн те Монголынхоо нийгмийг бас мэдж байгаа. Тэгээ тийм учраас Монголдоо ингээд яг юу хийх хэрэгтэй байна те Монголд яг ямар одоо асуудлууд тулгамдаад байна. Энэ асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг харж чадж байгаа. Тийм өнцгөөс харж байгаа залуучууд учраас одоо ер нь бол одоо шин залуучууд дэвшиж байгаад бол надад аягүй саашаалтай санагдаж байгаа. Нийслэлийн 5 дугаар тойрог Баян зүрх дүргээс иргэдэд төлөөлөхөөр нэр дэвшиж байгаа энгийн учир шалтгаантай зам зогсоол, цэцэрлэг сургууль, тоглоомын талбай, мод зүйлэг тарих орон зайг хааж таглаж бүгэлсэн хууль бус газар олголтоос явган зорчигчийн замыг хаасан олон төрлийн чагт түгжээ хашаа хэрэм саад бэрхшээлүүдээс хотоод чөлөөлөхийн төлөө өөрөө ч түгжрэлгүй ая тухтай орчинд амьдрах иргэний эрхийн хамгаалахын төлөө өрсөлдөхөөр шийдсэн билээ. Хууль бус одоо нэг газар олгоод тэн дээр бүтээн байгуулалт хийсэн нураангуудаа цэцэрлэг байгаль одоо тэр ээлтэй ногоон мод энэ тэр тиймэр этэл юм биш үү? Ер нь бол одоо ингээд энэ залуучууд бид нар өөрсдөө ингээд амьдарч байгаа болонгот асуудалд хамт ингээд өртөж байгаа учраас хууль бус зүйлийг байх юм бол иргэдтэйгээ нийлээд тэмцэн шийдэл төрдөг шийдэлд нь хүрдэг байх зүг рүү орё гэсэн юм санаа аян бас өрнүүлж байгаа юм. Энэ бол бас зөв бохгүй юу? Тэгэхгүй тэгэл за одоо нэгэнд ингээд баригдсан юм чинь барилга одоо тэгэл дуусах байлгүй дээ гээл тэгээ бид нар өөрсдөө ирэхээр ингээд хязгаарлагдаад байна шүү дээ. Тихгүйгээр хууль буслах юм бол энэ зүйлийг одоо яг хуулийнхаа дагуу ном журмаар нь явуулдаг байя. Энэний төлөө шийдвэрлүүлдэг байя. Иргэдийнхаа төлөө сонгогдож байгаа юм чинь энэний дуу хоолой бай гэсэн бас өрөө гаргаж байгаа юм байна ганч юм гэдэг бүсгүй. За ингээд энэ удаагийн манай Амар Squad-ийн reaction видео маань энд хүрээд өндөрлж байна. За ингээд дараагийн дугааруудаараа бид нар илүү гоё видеонуудтай, тэгээд unboxingтай бас тэгээд бас илүү гоё үзүүштэй юмнуудтай олцгаална. Гоё нэр дэвшигчтэй олцгаална. Хотлаарсан шүү. Үнэн шүү. За баяртай. Үгүй байж л та. Баярлалаа. Subscribe дараат л та. Subscribe дараа. За.
За ингээд манай амар санаагийн маань YouTube channel-ыг subscribe дараарай. Тэгээд эргээд олцлаа. Баяртай. Баяртай.